За Монгол Улсын их сургуулийн оюутнууд сургуулийн удирдлагуудтайгаа дайн зарлаад баггүй хугацаа өнгөрсөн ч оюутнууд төдийлөн амжилтанд хүрч чадахгүй байна. За оюутнууд сургуулийн захиргаандаа кредит цагийн зөрүүнээрээр мөнгө авахгүй байх, сургуулийн чанарыг сайжруулах, сургуулийн урсгал зардлын мөнгийг оюутнуудаас авахгүй байх гэх мэт нийт 6 шаардлагыг хүргүүлсэн ч тэдний шаардлагад сургуулийн захирал албан ёсоор хариулт өгөөгүй байна. За тиймээс тэд эсэргүүцлийн суултыг сургуулийн захирлын өрөөний урд зохион байгуулж байгаа нэг юм. За нэр бүхий 6 шаардлагаас хамгийн чухал нь кредит цагийн зөрүү гэдгийг тэд хэлж байна. 10-11 онд Монгол Улсын их сургуулийн системд шилжээгүй байсан байж одоо тэр шилжээгүй байсан оноо системийнхаа кредит мөнгөнд дүүцүүлж бодонгуудаа та нараас илүү мөнгө авах хэрэгтэй байна гэдэг зүйлийг яриад байгаа бас нэг зүйл нь. Системийн амин чухал сүнс нь юу вэ гэхээр оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог, оюутнууд өөрсдөө хичээлийнхаа хөтөлбөрийг боловсруулдаг тэр зүйл байхгүй юу? Тэр зүйл нь тухайн үед нь байхгүй байсан байж ч одоо ингээд мөнгө нэхэд байна гэсэн. Яг өгөх нь бол одоо 220 мянган төгрөг өгнө шүү дээ. Кредитийн зөрүү нь 220 мянга ч авахгүй 6 кредитний. Аха. Түр курс. 4. Кредит цагийн мөнгөийг төлөх бол одоо төгсгөө гэсэн. Тийм л юм шүү дээ. 221,400. Чамаас илүү ийм мөнгө төлөх оюутнууд байгаа юу? Ба, манайхан тэр чигээр аа. Хэдэн кредитийн мөнгө? 6 кредит мөнгө. Төлөхгүй бол хэдгээр курс? 4-р курс төлөхгүй бол төгсгүй л гэсэн шүү дээ. Тийм учраас одоо тузын шийдвэрийг туз өөрөө зуцлана. Тэгэхээр 6 сарын 18-ны дотор эдгээр оюутнуудыг төгсөхөөс өмнө тузаа хуралдуулаач гэдэг шаардлагыг тавьж байгаа боловч туз 18-ээс өмнө хуралдах боломжгүй гэдэг зүйлийг ярьж байна. За сургуулийн захиргаа нийт 5 сургуулийн 24 мянган оюутан тус бүрээс сургуулийн урсгал зардал нэрээр жилд 200 мянган төгрөг хураадаг. Хэрв энэ мөнгөө хичээл эхлэхээс өмнө төлөхгүй бол тухайн оюутанд хичээл сонгох эрх олгодгүй юм байна. За үүнээс гадна жил бүр уламжлал болоод нэмэгдээ заншсан сургуулийн төлбөр намар 8 дугаар сарын 20-оос хойш биш хавар хичээл тарахад зарлах ёстой гэсэн байр суурийг тэд илэрхийлж байна. За ямар ч байсан сургуулийн тууз ойрын хугацаанд хуралдаж оюутнуудыг сэгсэрч мөнгө хүлэх өмнө нь гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй бол тэмцэл зогсохгүй гэдгийг оюутнууд хэлж байна. Music.